Өнөөдрийн миний уншсан ном болонгийн зочноор зохиолч, орчуулагч, яруу найрагч Хишиг Ундрал ах маань оролцож байна. Ингээд битээр Хишиг Ундрал ахын орчуулсан бүтээлүүдээс ярилцах болно. За одоо эхний бүтээл бол Сонгох цаг гэдэг ном байгаа тийм ээ. Энэ бүтээлээр та ерөнхийдөө зохиол бүтээлийг хэвлэж авах одоо орж ирсэн байна шүү дээ тийм үү? За тэгэхээр энэ номын хандлалаар хэдүүлээ хоёлаа энэ номын талаар ярьцгаая. За тэгээд энэ номыг хизээ орчуулсан бэ? Яагаад энэ номыг орчуулах болсон бэ гэдэг талаас хэлээд яриа. Сонгох цаг гэдэг анхны орчуулгын номоор Монголын орчуулгын ертөнцид бас хаалганд өгшиж орсон тоос өнөөдөр ч гэсэн би бас баяртай байдаг. Учир хүмүүвээс Ахмад уян орчуулагчдын бас туйрал 100 ухаан тэр орчуулгын үг сонгох урлаг орчуулах эрдэмт улс суралцъя гэсэн хүчсэн дотроо шатаж явсан оюутан цагтаа орчуулгуудаа эмгэгдэж сонгох цаг гэж нэрлэсэн юм. Сонгох цаг гэдэг нэрлэлцгийн язгуур учир нь юу вэ гэхээр Монголын үндэсний олон нийтийн телевизэс сонгох цаг нэртэй нэвтрүүлгийг бол хөтөлж үзэгч олондоо хүргэж ирсэн. Тэгээ энэ нэвтрүүлэг маань одоо хүмүүс их сайн хүрсэн учраас сонгох цаг гэдэг орчуулгын номоо нэрлэе гэдэг нэг ийм ориг хүсэлтэд явсаар байгаад хожим маань одоо орчуулж нэгдгсэн. За сонгох цаг орчуулгын номыг бүхэлд нь аваад үзэхэд бол ер нь урд өмнө хэвлэгдэж байгаагүй орчуулгын номудаас маш өргөмөц байдгаараа бас онцлог болсон болов уу гэж боддог. Өнөөдрийн өндөрлөг дээрээс эргээд харахад бас зөв шийдэл, зөв бас өнцгөөс олж харж орчуулжээ гэж боддог. Учир хүмүүвээс тухайн үедээ сонгох цаг орчуулгын ном гарснараа олон сайхан Ахмад уран бүтээлчдийн, олон сайхан орчуулагчдын урам хайрлсан үг хийгээд бас шүүмж бол гарсан. За шүүмж гэдэг нь одоо муу орчуулжээ гэж шүүмжлээгүй. Ингэж сайн орчуулсан байна гэдэг логикоор нь бол их одоо бүгдээрээ дуу нэгтэй надад урам хайрлаж ирсэн. Өнөөдөр ч гэсэн тэр Ахмад зохиолч нар амьд сэрүүн байна. Тэдний бичсэн надад урам хайрлаж ирсэн тэр сайхан сэтгэлдлүүд, тэр сайхан үг өнөөдөр сонины хайчилбар болон одоо дураасаар л байна л да. Тэгэхээр сонгох цаг номын одоо язгуур логик нь юунд орсож байна гэхээр өргөмөц гэж би түрүү ярианд шигтгэлээ. Тэр нь юу вэ гэхээр сууд хүмүүсийн хайрын цагтлыг орчуулсан байна. Хоёрдугаарт нь өдрийн тэмдэглэл, гуравдугаарт нь бие биенээ дурсамж, дөрөвдүгээрт нь одоо бие биендээ бичсэн загтлууд байна. Тэгээ ингээр бол одоо утга зохиолын бас нэгэн шин төрөл болж орж бас орчуулгын энэ төрөлд бол урд өмнө одоо тэр болгон бол хэвлэгдэж байгаагүй ном байсан учраас нэлээд бас хүмүүсийн анхаарлыг татсан болов уу гэж би уран бүтээлчнийхээ хувьд боддог. Ер нь тэр сууд хүмүүсийн хайрын загтал гэдгийг бас энд бас тодтогч хэлье гэж бодож байна. Тэр нь юу гэхээр хүндрэлтний оюун санааны амьдрал томоохон байр суурь эзэлдэг агуу хүмүүсийн загтал харилцааны соёл гэдэг бол том байр суурь эзэлдэг. Тийм тэр дундаа агуу хүмүүсийн загтал харилцаа гэдэг бол үнэхээр юм бол оюун санааны газрын зураг дээр том байр суурь эзлээд үдээгүй. Тэр нь өөрийнх нь тойрол зүүн арга хүү холбоотой байд. Тийм учраас одоо энэ загтлуудыг одоо орчуулъя гэж бодож бол орчуулсан. Тухайлбал одоо Александр Сергеевич Пушкиний загтлуудыг бас орчуулсан. Максим Горкийн загтлууд байна, Франц Кавкагийн загтлууд, Александр Блок, Марина Цветаева, Борис Пастернак гэдэг зэрэг олон хүмүүсийн одоо загтлуудыг орчуулсан л да. За энийг орчуулах нь юу гэхээр залуу үеийн оюуны дэлхийг урьж 21-р зууны оюуны дэлхийг урьж хүн дачааг өөрөх залуучууд маань бас хайралд урлагтай хүртэл агуу байгаасаа тэр одоо зохиолч хүний тэр дундаа уран бүтээлч хүний загтал гэдэг бол яг зохиол шиг байх ёстой байна гэдгийг би тэндээс олж харсныг бас залуу үедээ хүмүүст бас хүргэе гэсэн ийм ориг хүсэлтэй бол хөтлөгдсөн шигтгэл болгож хэлье гэж бодож байна л да. Тэгэхээр Александр Сергеевич Пушкин тэр агуу их хүний загтал нь хүртэл энгийн л хүнээс ялгаагүй мөртлөө цаанаа их агуу нь мэдгэж юм л да. Жишээ нь Гэргидээ бичсэн загталтай бол Гончаровтай бичсэн загталтай хэлсэн байдаг. Чи бол энэ ертөнцийн хамгийн сайхан бүсгүй шүү тий. Хэрвээ чи итгэхгүй бол өрөөнийхөө толин тараараа. Гэхдээ би чиний үзэсгэлэн сайхан царай зүс чинь дурлаагүй юм шүү. Ариун сайхан сэтгэл зүрхэн чинь дурлсан юм шүү хэмээн дуу алдан өгүүлсэн байдаг юм л да. Үнэхээр энийг бас уншихаар чинь бас нэг хүмүүс энэ орчлын ямар дурламар хайрламар агуу удам төгөлдрөн бэ гэдэг энэ сэтгэлдлийг бас олж хараасаа гэж бодож байгаа юм л да. Тэгээд жишээ нь
Максим Горкийн загтал бол их хилэмсэг байдаг л да. Николай Башковод их нэртэй бичсэн загтал нь Карибын тэнгисийн ирэг дээр бичсэн загталтай чи хайрт Катя минь чи энэ амьдралын юунаас нэгтлээ айгаад байгаа юм бэ те чи юунаас чааж болохгүй би чамтай хамт шүү те чи тэр үлдсэн амьдралдаа хийндэ ганц юу гэсэн ариун сайхан өөдрөг сэтгэлээр үлдсэн амьдралдаа хандах хэрэгтэй гэдэг ч гэх юм уу те ийм сайхан үгүүд бол байж их жишээ бол олон байдаг л да. Энэ дээрээс ингээд би Даниэлийг сонсож байгаад ингэж асуух гэдэг юм л да. Одоо номын агуулгыг бол ерөнхийдөө тийм сууд хүмүүсийн тийм ээ захиа харилцаа тийм ээ одоо өдрийн тэмдэглэлийг харуулсан бүтээл байна. Энэ номыг хэрвээ олоод унших юм бол энэ номноос одоо бидний үеийн залуучууд юу олж аваасаа юуг мэдрээсэ гэж та ерөөхдөө боддог вэ? Орчуулга хийсэн хүнийхээ. Тэгэхээр би түрүү хэллээ л да. Хайрын загтлууд гэдэг бол хүн бол хүндрэлтэн урд өмнө ариун сайхан сэтгэл зүрхнээ хайрлал дурлсан хүний хүлээдэг байсан. Тэр хүлээлт одоо ч гэсэн үргэлжилсээр байна. Энэ бол хүмүүн заяаны өөрийнх нь зүрх сэтгэлийнхэн дуудлага юм. Тийм учраас энэ одоо өнөөгийн залуучууд маань энэ сонгох цаг гэдэг номыг олж уншаад тэндээс энэ урчлын ямар дурламар хайрламар агуу удам төгөлдөр юм бэ гэдэг сэтгэлдлийг бол олж авна гэдэгт би итгэлтэй байдаг. Тийм сайхан мэдрэмжийг олж авч дотроосоо гэрэлтэн өөрөөс нь гэрэлтсэн тэр гэрэл өхөн өрөөл устыг ийгүүлнэ гэдэг ийм сайхан эрхэмсэг бодлоод төрөх болоо аваад унших юм бол өөрөөс нь тэр агуу зохиолчоос ялгахдаггүй бас өөртөө ч гэсэндээ тийм гоё сайхан мэдрэмж төрнө шүү гэсэн санаа өгнө шүү дээ тийм үү. За тэгээд хоёлаа одоо энэ номын гайхалтай одоо орчуулга гэж яач нөгөө гайхалтай номыг хэсэг гэж байгаа шүү дээ. Номын нэг гайхалтай хэсэг үүдэн шүү дээ. Дахин уншаад мартагддаггүй. Тийм ямар хэсгүүд байсан тэр талаар бас ярих хэрэгтэй. Мөн номон дээр ямар одоо нэг гоё ишлэл үг байдгүй. Тийг бас ярина. За ингээд техникийн ээлжинд бол хоёлаа номын одоо гайхалтай хэсгийн талаар ярив. Номон дээр чинь одоо тэр орчуулгын бүтээл дээр ямар гоё гайхалтай хэсэг. Тэр сонгох цагийн номонд орсон тэр хайрын загтлууд өдрийн тэмдэглэл бие биендээ бичсэн загтал дурсамжууд бол бүгдээрээ гайхалтай. Гэхдээ тэр гайхалтай одоо тэр сайхан хэсгийг яар гэж өөрөө бас асуусан учраас би зүгээр Марина Цвитаю Орсын яруу найрагч, Германы яруу найрагч Рельке, Орсын яруу найрагч Борис Пастернак 1926 онд Москвад хэвлэгдсэн Бисмай гэдэг ном байт юм л да. Тэрүүн дээр байдаг одоо Марина Цвитаю Германы яруу найрагч Ренер Рельке бол дурлсан байна. Дурлна гэдэг маань зөвхөн эр хүнийх нь хувьд дурлаагүй агуу оюун санаанд нь дурлсан байна. Тий. Тэгээд тэгж энэ гурвын загтал бол гайхалтай байдаг л да. Тэгээ оюун санаанд нь дурлсан энэ хүнээ хүндэтгэж тэр хүн нэгэн өдөр бас бурхны орныг зориход тэр бурхан болсон хүнээ мэдсэн байжж загтал бичнэ гэдэг бол их сонирн байсан л да. Одоо бурхан тий одоо Тэнгэр бурхны харьяа тулцсан байхыг мэдсэн хэрнээ түүнд загтал бичнэ гэдэг бол их сонин тэр загтлыг би орчуулсан. Тэрүүн дээр одоо чи бол энэ та бол тий хүндрэлтэнд ганцхан заяас оюун санаа би таны чи эр хүний чи хувьд дурлаагүй харин агуу оюун ухаанд чинь дурлсан юм а гэдэг дуу болцсон байдаг. Нөгөө талаар би удахгүй таньдаа очин тий та минь ингээд энэ хороогоос явцсан байхад амьдарч байгаа газар дэлхийг юусэн явцсан байхад энэ амьдрал гэдэг чи ерөөсө утга төгөлдөр мөн чанар нь бол алга болчих юм аа. Тиймээс би удахгүй таныхаа араас очино. Та надад тийм цэцэгтэй сайхан тийм үзэсгэлэн талыг захиалаад байж байгаараа. Тэ би одоо тэр талд чинь очиж шүү дээ гэсэн. Яруу найрагчийн зүн бэлгийн тэр мэдрэмж зүн бэлгийн тэр ориглон сайхан сэтгэлээр дуу алдан бичсэн тийм загтал байдаг. Тэгээ 1926 оны тэр шинэ жил юу 12 сарын 31-ний ороо бичсэн ийм загтал байдаг. Тэгээ хамгийн сүүлдэн загтлаа өндөрлөө инхрийнхэн хөвгөө би чамдаа удахгүй өчин тэ энэ миний амьдарч байгаа газар дэлхий чинь нэг л итгэлгүй болзооны газар юм байна. Тийм учраас би одоо чамдаа удахгүй таньдаа удахгүй би очино гэж. Тийм учраас 12 сарын 31-ний ороо он солигдох энэ мөчид би
таньтайгаа хундаг тулгая гэж загтлаа өндөрлсөн байдаг. Энэ бол их гайхалтай. Өөрөөр хэлбэл урд өмнө нь бол одоо бурхан болсон хүнийг мэдсэн хэрнээ загтал бичижсэн тийм тохиолдол бол их хоор байдаг л да. Ерөөсөө тэгэхээр энэ бол 20 дугаар зууны төдийгүй 21 дугаар зууны оюун санааны амьдралд бас их том үзэгдэл болсон юм загтал гэж боддог. Тэр загтал нь зөвхөн нэг ахуй талын шинжтэй юм бичээгүй агуу хоёу ухаан гэж юу юм бэ? Агуух авиас бэлэг гэж юу юм бэ? Агуух мэдлэг боловсрал гэж юу юм бэ гэдэг энэ агуулгад бол хураангуулгдсан байдгаар их онцлог юм аа. За тэгээ хамгийн сүүлд нойлаа ном дээр гардаг одоо гоё ишлэлүүд үг гэдэг шүү дээ. Алдтай нэг сургаал үг гэх юм уу те. Уушгад нэг сайхан те. Уран зохиолын ч вэ, уран зохиолын ч биш номуудыг аль нь ч үлсэн нэг гоё үгүй явж идэв шүү дээ зохиолч. Тэрэн дотроос танд хамгийн их таалагдсан ямар ер нь олон бүтээлүүд бий л дээ. Гэхдээ Элия Эренбург гэдэг 90 үндэстэн Франц боловсралтай Оросын том нийтлж хүний тухай би бас шигтгэе болгож ярих гэж бодож байна. Учир хэмээвс Элия Эренбургийг бол утга зохиолын ертөнцид бол утга зохиолын полимат гэж нэрлэдэг. Утга зохиолын полимат гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр эх орны дайны үед Гитлер хэрвээ би Москва хот буюу улаан Москва хотыг эзэлж авах юм бол одоо Орос орны одоо Москвоор 22 км ойртсон байсан шүү дээ эзэлж авахд. Тий, Германд. Тэгэхээр тагнуулын албаар нэг Оросын сүр хүч юундээ оршоод энэ ард түмний сүр хүч юундээ оршиж байна гэдгийг бол мэдсэн байгаа юм л та. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээр цэрэг армиа удирдах чадж байгаа Сталин. Хоёрдугаар Баатарлаг симфон бичсэн Дмитрий Шостакович. Гуравдугаарт нь Элия Эренбург гурвыг бол тагнуулын албаны шугамаар олж мэдсэн байна. Оросын тийм сүр хүч нь тэндээ байна гэдэг. Оросын ард түмний ялагдахгүй байгаа нэг. Хэрвээ би Москваг эзэлж авах юм бол улаан талбайд 3 хүнийг дүүжлэнэ гэд дээрх 3 хүнийг хэлсэн байт юм. Энэ нь юу гэж юм гэхээр нөгөө цэрэг армиа удирч чаддагэр байв. Хоёрдугаар тэр Дмитрий Шостаковичийн Баатарлаг симфоник сонссон тэр Оросын ард түмэн ерөөсөө мөхтгөө бадсан цаашиг болдгоо ирмэг зоримог болж чаддгаар нь их онцлог байсан. Гуравдугаарт эх орны төлөө тулдаж байгаа Орос дайчид дайнд орохоос өмнө Элия Эренбургийн нийтлэлийг уншдаг байсан. Тэгж их зориг ордог. Эх орн гэж юу юм бэ? Эх орныхон төлөө яаж тэмцэх вэ гэдгийг бол тэндээс олж ярддаг. Тийм учраас энэ гурыг бол дүүжлэнэ гэсэн байдаг. Тэгээ Элия Эренбург бол өөрөө бол хөрөг бичгийг бол гайхалтай хөрөг одоо хүмүүсийн автар тий дурсамж хөргийг бол гайхалтай бичдэг. Би бол Элия Эренбург олон ном уншсан. Номнууд нь одоо ингээл залуучууд Людвиг од Жизни гэдэг Орос төр байдаг. Одоо орчуулах юм бол он цаг хүмүүс амьдрал гэж орчуулна л да. Тэндээс би бол орчуулсан. Тэгээд Элия Эренбург бол өөрийнхөө амьдарч исэн цаг үеийн соёл урлагийн болон улс төр одоо нийгмийн бүхий л том лидер болсон хүмүүсийн тухай хөрөг дурсамж бичсэн байдаг. Тэгээд тэр дотор бол Борис Пастернак, Сергей Есенин, Маяковский, Марина Цветаева эдний тухай бол их сайхан бичсэн байдаг. Ер нь цэргийн жанжингуудын ш тухай сайхан бичсэн байдаг. Тэр Сергей Есенины тухай бичсэн нэг юуг би ерөөсөө мартдаггүй юм. Тэр нь юу гэхээр өвлийн жаварт үлээсэн нэг хүүтэн өдөр би санаандгүй Твэрийн гудамжинд явж байгаад Сергей Александрович өөрөөр Сергей Есенинтэй таарлаа. Гэтэл Сергей Есенин надтай уулзсангаа хоёулаа нэг нууцлаг цайны газар орё гэж надад санал болгосон. Гэтэл би түүнийг дагаад явж итэл хаалганы хонх тарахад удалгүй нэг эмэгтэй Сергей Александрович би таныг хүлээ зөвхөрлөө шүү хэмээн дуу алддаг. Тэндээс одоо Есенин ямар хүн бэ гэдгийг бол эхэлж олж харж байгаагаараа бичиж байгаа юм л да тий. Таны тийм нууцлаг урлагийнхан ордог тийм нууцлаг цайны газар байсан гэж. Тэр нь одоо тийм кофе. Тэнд одоо кофегаа уухын хажуугаар бас халуун меню ууж, халуун дарс сууж тий. Ингэж тааж уран бүтээлийн ертөнцийн талаар бас сэтгэл хуучилдаг тийм газар байсан байна. Тэгээ энэ газар би ирэхэд Есенин энд нэг ус удаа ирдэг байсан мэдэгдэжсэн. Тийм эртний тийм хандмаа маягаар би амьдарч исэн хүн ийм газар орж ирээд нүдм нь ороо дээрээ гаж цэцэл хөхөрж гайхсан юм аа. Ийм нууцлаг газар байдгийг би хизээш мэддэггүй байсан юм аа. Тэгээд энд бол Оросын төлөв дэлхийн урлаг соёлын томоохон төлөөлөгч нар энд ирж бас ингэж ярьж хөөрд юм байна гэж. Дараа нь санаандгүй ороход Маяковскийтэй тааралцсан. Маяковский Есенин хоёр
цэвэр уран бүтээлийн талаар бол маргаж исэн гэж бичсэн байт юм. Тэгээ эсээн ширээн дээр гараад шүлгээ уншиж исэн. Би бол Оросын цэвэр ариун сэтгэлийн дуу хоолой гэж өөрийгөө хэлэхэд Маяковскиг эсээн хэлэхдээ чи бол төмөр хотын найрагч идэр гэж хэлсэн. Тэгэхээр Маяковский би төмөр хотын найрагч идэр гэж хоорондоо маргалдаж ирсэн эдрийг бол тэр халуун амьсгалтанд бичсэн байдаг. Тэгээ цаг хугацаа өнгөрөх тусам бол тэр дурсамжийн халуун амьсгалыг бол цаг ямагт ингээ хадгалж үзэж бичиж чадсанараа Эли Эренбург болов буюу одоо сонгох цаг номын мөн чанар нь тэндээ оршиж байгаа юм л да. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр цаг минутанд бичиж чадсанараа их үн цэнтэй юм байна. За ингээд танд өнөөдөр энэ номныхаа сонгох цаг номныхаа талаар орчуулгын бүтээлийн талаар ярилцлага өгсөн танд баярлалаа. Ингээд таны ажилд амжилт хүсье. Баярлалаа.